За сайн байцгаана уу. За энэ хүү арга хэмжээгээр та бүхэнтэй өнөөдөр уулзж байгаадаа баяртай байна. За юун түрүүнд ийм арга хэмжээ зохион байгуулж одоо Монголын бизнесийн байгууллагууд одоо IT-ийн салбар биднийг ийм хөгжих боломжийг одоо нэмэгдүүлж мэдээлэл солилцоог хийж байгаад бол одоо баяртай байна. Интерактив компанийн нийт хамт олондоо юун түрүүнд баярлаж байгаагаа илэрхийлье. За тулгаа бит хоёр бол премиум корпорашныг төлөөлөөд энэ арга хэмжээд өнөөдөр торох системийн танилцуулгыг хийх гээд одоо ирсэн байна. За премиумын хувьд бол бизнесийн хувьд бол 10 гаруй чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Нийт 4000 гаруй ажилтнтай ийм компани байж байгаа. За платформын маань суур одоо үндсэн модулууд бол бизнесийн бүхэл үйл ажиллагаанд ашиглагддаг ч гэсэн тухайн бизнесийн онцлогоос шалтгаалсан одоо кастом хөгжүүлэлтийг бол хийх бол тухайн бизнесийн хувьд бол зайшгүй ингээд тулгардаг. Энэ бол одоо бидний хувьд бол бас нэг хэрэгцээ байсан. За энэ хэрэгцээ нь одоо нэг жишээ нь бол юу вэ гэхээр Чингис Шар айраг компани одоо борлуулалт түгээлтийг автоматжуулсан ийм торх системийн хөгжүүлэлтийг бол манай хөгжүүлэгч нар ингээд хөгжүүлсэн байж байгаа. За тэгээд энэ систем маань ер нь ямар систем хийгдсэн, ямар даваа тал олгосон, тэгээд бидний одоо бизнест ямар үн цэнийг ингэж өгч байгаа юм бэ гэдэг дээр манай систем аналист тулга системээ танилцуулнаа. За баярлалаа. Тулгаад амжилт. За сайн бацгаана уу. Нав тулга гэдэг. За өнөөдөр би та бүхэнд энэ Чингис Шар айраг гэдэг брендийн торх гэдэг бүртгэлийн систем, борлуулалтын бүртгэлийн системийг танилцуулна. За маш олон газрын ERP-чдийг цуглуулсан Vitractive-ийн их баярлалаа гэж хэлье. Энэ системийг ер нь яагаад хөгжүүлэх болсон юм бэ гэхээр түрүү бас гал эрдэнэ захирал хэллээ. Нөгөө юуны онцлог, салбарын онцлог гэж бас байна. Зүгээр бэлэн байгаа борлуулалтын системүүдээс аваад ашиглаж ихээр яг тэр торхон савлаад зараад буцаага торхоо хөөцөлтөд явдаг тийм систем мэдээж байгаагүй. Дээрээс нь корпорашныхаа үндсэн системтэй маш ойрхон байгаад хурдан ингээд интеграц хийгээд нэгдэж явах хэрэгтэй байсан. За тийм шалтгаанууд бол маш ирнэ. Дотооддоо нэг тийм хөгжүүлэлт хийя гэсэн шийдвэр гарсан гэсэн үг. За тэгээд яг нөхцөл байдлын тухай үед ингээд корпорашнд Чингис биер нэгдэхэд ямар асуудал байсан бэ гэхээр хуучин бол системгүй биш системтэй байсан. Тэр нэлээд дээр үед хийгдсэн нөгөө Windows дээр суурилсан ямар ч шинжилэлт өөрчлөлт хийх боломжгүй баг нь тараад алга болсон. Тийм нэг системтэй байсан. Санхүүгийн систем бас тустай байсан. Тэрийг нь манай бизнесийн багийнхан болохоор Vitractive-ийн ERP дээр аваад ирсэн нэгтгэгдсэн байсан. За тэгээд тухайн үед яг ямар асуудлууд гарч ирсэн бэ гэхээр нэгдүгээрт одоогийн байдлаар бол гар ажиллагаа маш их байна. Тэгээд гар ажиллагаа ихтэй байгаа учраас хүнээс хамаарсан алдаа маш их гарах эрсдэлтэй байна. Байнга гарч байна, эрүүл маргаан үүсэж байна, тодорхойгүй байдал их байна гэдэг асуудал угаасаа системгүй хаалга бүхэл газарт байдаг тийм. Тэгэхээр энэ асуудал бол байсан. За дараагийнх нь мэдээллийн хоцрогдол. Нэг олон янзын газар, олон файл дээр ингээд талд юмнууд хийгээд исэн чинь нөгөөдөлөө нэг хүн арай нэг мэддэг нийлүүлээд нэг тайлан болтлол ер нь мэдээлэл маш ховор хомс эсвэл буруу шийдвэр гараад яваад байна гэсэн үг тийм. За ийм асуудал бол байсан. 3 дугаарт хуучин байсан систем нь нэгтлэн бодох бүртгэлийн системтэй холбоогүй байсан. Тэгээд Vitractive руу орсон ч гэсэн тэр лөө нь холбогдох боломжгүй байсан учраас энэ бол нэлээд том асуудал болсон байсан. За нэгтлэн бодох бүртгэлийн зүгээр энгийн гар үйлдэлүүдийг автоматжуулах боломжтой байтал холбож чадаагүй болмоос автоматар хийж чадахгүй. Гараар ингээл шивэл ирсэн бадан болгоныг шивэл борлуулалт бүртгэл эсвэл нийлүүлэл нэг борлуулалт болгоод дараа нь нөгөөх нь алдаа гараад тийм асуудалтай байсан гэсэн үг. За дөрөвдүгээрт нь түрүү хэлсэн нөгөө програм нь хуучин програм сайжруулалт хийх боломжгүй, саппорт нь зогссон. Хэрвээ тэр компьютер нь унтрахал юм бол нэлийн хүнд байдалд орохоор болцсон. Тийм нөхцөл байдалтай байсан. За 5 дугаарт нь түрүү бас хэлсэн найдвартай ажиллагаа нь алдагдсан. Борлуулалтын үйл явц нь хизээч зогсож магадгүй, найдваргүй. Тэгээд хатуугаар хийгдсэн учраас зөвхөн нэг юзер орж хийдэг. Олон юзер оруулна гэхээр нөгөө хэн юу хийсэн мэддэхгүй ч гэдэг юм уу нэлээд төвөгтэй байдал үүссэн байсан. За тэгээд хэрэгцээ нь бол мэдээж төрөүний асуудлуудыг шийдэх байсан. За ийм асуудлуудыг маань гяс шийдээд өгчгөө гэсэн хэрэгцээний дагуу бид хэд за тэгвэл бид хэд шийдлээ тодорхойлъё гэсэн. За эхнийх нь бол мэдээж
яригадад исэн маш олон тэр гар ажиллагаануудыг хялбар ажиллагаануудыг автоматжуулах хэрэгтэй юм байна гэсэн шийдлийн ерөнхий нэг тоймоо бол гаргасан гэсэн үг. За мэдээж нэгтлэн бодох бүртгэлийн санхүүгийн системтэйгээ холбох хэрэгтэй байна. Банкны борлуулалтын систем учраас банк гитвэ байгаа газараа холбох хэрэгтэй юм байна гэсэн шийдвэр гарсан. Шийдэл тодорхойлсон. За тэгээд нөгөө хуучин систем нь платформ биш зүгээр энгийн програм байсан учраас аль болох нээлттэй олон хүн хандаад яг дараа нь тэр хүмүүсийн үйлдэлийн лог нь гарч идэг хялбар найдвартай тийм платформ дээр хийх хэрэгтэй юм байна гэсэн шийдэл тодорхойлогдсон. За тэгээд мэдээж өөрсдийнх нь нэг үндсэн шаардлага болох бүртгэлжүүлэлт, орлогоо бүртгэе, зарлагаа бүртгэе, борлуулалтаа бүртгэе, торх маань хаана явааг мэддэг бай, хаашаа явуулснаа бүртгэдэг бай. Тэгээд тэр болгоныхаа үйлдэлүүдийн лог болон одоо хяналтын тогтолцоо байлгыг гэсэн ийм үндсэн ерөнхий нэг шийдлийн хүрээнд энэ системийг хөгжүүлэлт эхлүүлсэн гэсэн. За тэгээд Veritech ERP-ийн платформ дээр торх гэдэг ийм систем хийж эхэлсэн. За үндсэн бүрэлдэхүүн юу байсан бэ гэхээр за мастер өгөгдлийн хувьд болохоор ердөө бүтээгдэхүүн харилцагч торх гэсэн үндсэн бүрдлүүдээ оруулчаад за дараа нь бүртгэл болох яг орлого зарлагын бараа материалын орлого зарлага дээрэс нь за торхны хөдөлгөөн борлуулалт за тэгээд тэр борлуулалтаа нэгтлэн бодох бүртгэлийн систем рүү автоматар бүртгэх гэсэн ийм л үндсэн одоо цар хүрээтэйгээр энэ системийг бий болгосон. За тэгээд яг үндсэн ийм бүртгэлийн системийг хийснээр өмнө нь ямар байж байгаад одоо ямар болсон бэ гэхээр өмнө нь бол ингээд хоёр системтэй тэгээд дээр нь маш олон файлууд хөтөлж ээж ингээд бүртгэл хийгддэг. Бүртгэл хийгдсэний дараа тайлангууд маш удаан хугацаанд нэгтгэгдэж гардаг. Тэгээд удаан хугацаанд нэгтгэгдэж нэг тайлан болдог. Тэр нь тэгээд real time биш тодорхой хугацаанд л давтамжтайгаар л хийхгүй бол өдөр болгон байнга тэр нэг хүн програм болгоноос тайлан аваад тэрийг нэгтгэхээ суугаад идэг тийм юм байхгүй байсан учраас тэрийг нь одоо илүү хэлбэрчилж шууд нэг дор нэгтгэснээр ингээд 2 минутын дотор л тайлан гарах боломжтой болсон гэсэн. За тэгээд торх нэвтэрснээр ер нь яг ямар даваа талууд Чингис Бирд үүссэн бэ гэхээр за яг л нөгөө ер нь систем нэвтрүүлсний дараа гарах л энгийн л юмнууд те бүтээмж нэмэгдүүлсэн, гар ажиллагаа буурсан, гар ажиллагаа буурснаа дагаад хүнээс хамааралтай янз бүрийн алдаанууд буурсан, илүү системтэй цэгцтэй болсон гэсэн үг. За мэдээж мэдээлэл солилцоо маш хурдсан. Бүх мэдээллүүд нэг дор байхаар энэ айлын борлуулалтны юм байна, төлбөрний ясын гэдэг мэдээлэл өмнө нь бол маш төвөгтэй, удаашралтайгаар явагддаг байсан бол одоо яг нэг дор газар дээр нь хараад хянаад явах боломжтой. Тэгэхээр үйл ажиллагааны хяналт тэрийгээ дагаад маш сайжирсан. Цэгцтэй ойлгомжтой болсон гэсэн үг. За энэ системийн гүйцэтгэлийн хувьд яг яаж хийгдсэн бэ гэхээр Veritech ERP платформ дээр за яг манай IT-ийн багаас бол 2 хүний оролцоотойгоор тэгээд 1 сарын хугацаанд хийгдсэн. За юуны хувьд бол алхмуудын хувьд бол энгийн л байдаг хөгжүүлэлтийн алхмууд буюу шаардлага тодорхойлох, шийдлээ тодорхойлох, хөгжүүлэлт хийх, тест туршилтаа их, нэвтрүүлэлтээ хийх гэсэн ийм алхмуудын дагуу хийгдээ явсан гэсэн үг. Тодорхой ийм борлуулалтын нэлээд хэд хэдэн бүртгэлийг хийдэг. Тэгээд дээрэс нь дажгүй үр дүнгууд юунуудыг валюнуудыг байгууллагад өгсөн ийм системийг ингээд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр богинотор хугацаанд бас хийцэн гэж бид дотроо өөрсдөө үзэж байгаа. Тэгээд энийг яг нөгөө бий болгоход юу нөлөөлсөн бэ гэхээр нөгөө шаардлага тодорхойлолт маш оновчтой хийгдсэн. Нөгөө манай бизнесийн багийнхан бол маш цэгцтэй мэдээлэл биднэрт өгсөн гэсэн. За манай бүртгэл яг ингэж л хийгдэн. Тэгээд энэ дээрээ бидэд итгэлтэй байна гэсэн байсан учраас тэр маань их хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж боддог. Яг ийм бүртгэлүүд хийгдээд ийм юм хийсний дараа биднэрт болцсон гэж үзнэ гэж сэтгэл хангалуун болно гэдгээ хэлсэн учраас маш нөлөө үзүүлсэн, эрг нөлөө үзүүлсэн гэсэн. За хоёрдугаарт нь болохоор бэлэн платформ байсан. Хэрвээ энийг бид нэр эхнээс нь бүр платформ бэлдээл бүх юм эхнээс нь хийгээд дараа нь тэрийг нөгөө Veritech ERP-тэйгээ интеграц хийсэн бол хизээ чи ийм хугацаанд ийм бүрэлдэхүүнтэйгээр амжихгүй байх байсан. Бас бэлэн платформ гэдэгт маань нөгөө санхүүгийн систем юуны corporate bank gateway гэсэн үйлчилгээнүүд багтсан байсан учраас маш хурдыг нөгөө биднэрт олгосон гэсэн үг.
шууд өмнө ажиллаж исэн юмнууд руугаа холбоод ашигласан бэлэн байсан гэсэн үг. За дээрэс нь баг буюу нөгөө шаардлага тодорхойлсон бизнесийн баг болон хөгжүүлэлт хийж байгаа манай хөгжүүлэгч маань нэлээд туршлагатай байсан. За энэ хүчин зүйлсүүд нийлээд л энэ төслийг маш амжилттай үр дүнд хүргэсэн гэж үзэж байгаа. Тэгээд за тийм гэлс нэг ийм сарын хугацаанд ийм хөрхэн систем нэвтрүүлэл сайхан хоёр талтай сэтгэл ханамжтай ийм церемони болол дууссан гэсэн. Тэгэхээр энэгээр яг нөгөө энэ завшааныг ашиглаад бас нөгөө бизнесийн багийнхандаа юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр шаардлага болон нөгөө процессууд нь маш тодорхой байх юм бол ингээд платформ бол маш хангалттай байдаг. Ерөөсөө тэр фичерүүдийг угсраад хийхэд байнга бэлэн хөгжүүлэлтийн баг бас байнга толгойн ажиллаад бэлэн байж байгаа учраас бизнес их юм ингээд системийн шаардлагыг маш оновчтой, процессыг маш цэгцтэй байлгаад өгөөрэй гэж хэлэх гэнэ. За баярлалаа. За тулгаатаа баярлалаа. Яг энэ нөгөө нэг девелопер лиценз болгон интерактив компани яг энэ одоогийн бизнесийн өөрчлөлттэй холбоотой бас нэг саналаа ингээд хуваалцъя гэсэн бодолтой байна. За яг одоо энд ингээд нөгөө ингээд танилцуулж байгаа компаниудын хувьд бол одоо девелопер лицензийг бол 2 3 жил ч юм уу 4 5 жил ингээд хэрэглээд өөрийнхөө үйл ажиллагаанд ингээд системийн алдаагаа хурдан шуурхай засварлах ч юм уу эсвэл нэмэлт үйл систем хөгжүүлэх гээд ач холбогдлыг нь бол маш сайн ойлгоцсон байна. Зарим компаниуд бол яг ийм лицензийг аваагүй компанич байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө бизнесийн интерактивын бизнесийн бодлого өөрчлөгдөж байгаа нь бол яаж ийм нөхдөр бизнесийн байгууллагууд дээр бол хурдаа нэмэгдүүлэх дижитал шилжилтийг хурдын ийм боломжийг бол бүрдүүлж байна. Энэ бол маш том боломж гэж ойлгож байгаа. Тэгэхээр энийг одоо нааштайгаар хүлээж аваад яаж одоо та бүхний бизнес дээр одоо системийн хөгжүүлэлт юмнууд дээр ямар асуудлууд байна. Энийг илүү саяны энэ нөгөө нэг лоу код ийм одоо бүтэц гэх юм уу платформыг ашиглаад яаж хөгжүүлж болох вэ гэдэг дээр бол сайн анхаарах юм бол биднэрт бол маш их боломж байна. IT-гийнхэнд бол системийг хөгжүүлэх, байгууллага ингээд сайжруулах боломжууд байна гэдгийг санал одоо солилцож байгаамаа. За бүгдээрэнд нь баярлалаа.